өглөөний мэнд. Оо. Миний чихмэл тоглоом. Гадаа өнөөдөр бороо орж байна уугүй юу? Харцгаая. Сүүлийн хэд хоног хөх хотод бол айгүй их бороотой байгаа. Өнөөдөр бол гайгүй бороо ороогүй байгаа юм шиг байна. За бас ширээ ороо янзлцгаая да. Нэ арьс ч бас өнөөдөр арай гайгүйс ирсэн юм шиг байна. Тэгээд энэ болохоор нэг юм батг гарсан байгаа. Тэгээд удахгүй арилж байгаа. Энэ ингээд 60 өдөрт ингээд яг бодож байгаа жиндээ хүрэх юм өкснөх тахгүй юу. Тэгээд би одоо өнөөдөр болохоор өчигдөр болохоор нөхөөгөө яагаад гэвэл 3 дахь өдөр ихтэй яг адилхан жинтээс ирсэн болохоор тийм болохоор одоо 5 дахь өдрийн хам бүгдээ жинг үзтгий. Ингээ утсан чинь 56,175 байна. Өчигдөр ууждаг дээрээс 150 г-аар буурсан гэсэн үг. Өөрийнхөө өдөрт ингээ 100 гарч хамаагүй багасаа яваад байвал ер нь бол надад бол айгүй тийм амжилт болоод байгаа байхгүй юу. Одоо ийм палмастер байгаа. Палмастер авч агаад 9 сарын 8 байсан юм байна. Ой. Ямар сонирм бичиж. Тэгээд 8 сарын 9 сарын 8-нд болохоор адилхан 56.9-с ахгүй юу. Өнөөдөр болохоор 9 сарын 9 тэгээд 56 175 болж байгаа юм байна. Тэгээд одоо бүгдээрээ жингээ үдцэн болохоор усаа ууцгаая. Өглөө босоод нэг 300 мл ус уучна. Өчигдөр би мөгөөснийхээ эмгийг сэлсэн. Сольж чаддгүй байхгүй юу айгаад. Гэтэ одоо идэгцэн байлээ. Өнөөдөр болохоор би үдээс хойш дандаа хичээлтэй Jisonji Wanlo Yanli гэдэг нэг хичээл байгаа юм байна. Тэнгүүтлээ тэрний араас дааш англи хэл орох юм байна. Тэгээд ерөнхийдөө өнөөдөр хичээлүүд болоо. Нөрөөсө 3 дахь дөрөвдөд дарааллаад 3 хичээлтэй юм. Тэрнээс бусад өдөр энд бүр нэг хичээлтэй өдөр шүү дээ. 5 дахь би өөр ганцхан хичээлтэй. Нүүр гараа угаая гэсэн чинь өнөөдөр байсан миний усанд орох өдөр болцсон юм байна. Тэгээ би нэмэс усанд орж гараад ирээ. Бишээ бойлороо залгачлаа тэгээд жоохон хаалах болоогүй байх. Тэгэхээр тэр хугацаанд нь юу их вэ гэхээр жоохон ширээгээ цэгцлээ. Тэгээд өглөөний цагаа ууйдөө. Өглөөний цагаа уучаад тэгээд усанд орохоос. За өглөөний цайндаа овёс идэн өөр юм хийж идэж болно л доо. Гэхдээ жоохон залхуу үрээд байгаа байхгүй. Тэгэхээр зүгээр овёс идчихье. Тэгээд Монголоос авчирсан овёс энэ жимстэй, майлангийн үртэй. Дэвтчээр айгүй дэжгүй амттай. Тэгээд энээсээ нэг юм том атгыг авч ийгөө. Нэг том атга тэгээд дахиад жоохон тал атгыг хийгээд нийт ариг ихтчихлээ. Жоохон буцаага хийж. Тэнгүүтлээ. Яа дээрээс тараг юм уу сүү хийн. Өнөөдөртөө болохоор сүү хийчи. Сүүгээ унгаачлаа. Энэ болохоор light skimmed milk, pure milk гэсэн бохоггүй. Тэгээд 100 мл тутамдаа 3.5 г уурхтай. Тэгээд 100 мл тутамдаа 120 мг кальцтэй юм байна. Герман сүү юм байна шүү. Энэ Widendorf гэдэг нэг 100 уншиж байгаа мó буруу уншиж байгаа мó. Би бороо дуудсан байлаа. Widendorf гэж дуудах хэрэгтэй байна. Сүүнээсээ хийн. Өөсөө жоохон далд оруулах хэмжээний хийн. Ийм байхад л нэг ийм жижиг халбагаар байхад л шар тосны ашиг тусыг нь болохоор бүгдээрээ харъя заяа. Сарлагын шар тосон дагуулдаг A, E, D, K аминдимууд нь нүдний харааг сайжруулж, судасны уян хатан чанарыг дээшлүүлж, холестерины хэмжээг бууруулснаар илүүдэл жинг багасгана гэж байна. Надад хэрэгтэй. Мөн найрлагад агуулгаддаг фенолт, антиоксидант нь дархлааг дэмжинэ гэж. За би тэгээд одоо гэлс овёсо печентийг халаачаад ирье. Манай овёс ийм болох юм байна. Гоё дэвтээд жоохон томорсон. Тэгээ шар тостой. Халах өрөөд. Өө гоё зөөл амттай банан.
Тэгээд ер нь өглөөдөө ингээд идчихэнгүүт өдрийн хоол болтол гайгүй өсдөггүй байхгүй юу? Дандаа нүуний цэвэр авьяас идсээр байгаа сурцсан болохоор жоо ийм үзмтэй гэдэнгүүт бүр сахар ихтэй юм шиг санагдаад идэг болчих тийм байна. Миний табаас захиалсан корсет ирчиж гараагаас авчаад ирээ заяа. Let's go. Төлхөр. Гадаа нэг юмрхүү манай өмнө нөгөө сургуулийн хаалга цагаан машин яаж үдээд байсан ч тэр цаашлуулаад тавьсан билээ. Арай гоё. Тэгээ яг цаашлуулаад тавьсан чинь арай гоё болсон юм шиг надад санагдаад байгаа. Орж гарахад. Би ороод ирлээ. 4 юм очиж авсан. Тэгээд намайг яг орж ирж явах хооронд дахиад 2 юм ирсэн. Гэхдээ тэрийг яах вэ? Өдөөсөө хичээлд явахаас өмнө очиж авчиг гэж бодож байна. Йогны амьсахгүй юу? Доороо юм наалддаг юутай болохоор нөө йог хийхэд амар нөө гулгаж халтраад тахгүй. Тэгээд юм урхан ягаан өнгөтэй амьс байна. Сурмас захиалсан. За энэ болохоор нэг хөшөөт байна. Ард нь энийгээ тохируулчингуудлаа. Энийг нь давхар тохируулж болдог. Тэгэхээр нөгөө нэг тайл гарах нь бүр илүү гэсэн үг байхгүй юу? Тэгээд ерөнхийдөө ингэж болж байна гэсэн. Юу манайха би корсетэ зүүчлээ. Тэгээд амар сайн тайл гаргад юм байна. Одоо би та нарт харуулъя заяа. Би анхудаа ийм корсет авч зүүж үзэж байгаа болохоор өөрөө жоохон шокнд ороод байгаа байхгүй юу? Oh my god. Oh my god, энэ корсет бүр надад амар таалагдчих юм. Таланд бол бүр ингэж харагдчих юм. Нөгөө миний идлээс ийм байгаагүй шүү дээ. Тэгэд энэ корсетны хувьд болохоор үнэн айгу боломжийн заяа зөвхөн 39.9 юан гэжсэн аахгүй. Тэгэхээр Монгол мөнгөөр нэг 20,000 авцаа л гэсэн үг. Вау. Миний фитнесийн цамц бас айгу дэжгүй таалагдчих байна. Амар тийм бариу биш, жоохон сулдан маягтай. Тэгээ хамгийн гол нь эндээ ийм хурвчтай юм байна. Йогны амьс бол нэг иймэрхүү хөрхөн яагтай. Одоо энийг өдөр алган зүүнэ. Тэгээд та нарт бас гоё үр дүн харуулна за. Yay. Усандаа орчоод тэг бүгдээр нэг мөс өдрийн хоолн дээр уулзцгаая. Эрдэнэ шиш. Өөр үндэс чинь өөр гоё юм юу гэдэг лээ. Энэ зайдснаас хоёр юм. Сүүл байхгүй. Сүүл юм аа. Энэ болчих. Өөр чинь нас гоё харагдчих. Доя. Ингээд басан шүү дээ. Энд юм жоо багыг авахгүй л амар их болоод байна. Яа оо. Башаа. Одно онтон. Гомд. Зинглэж үзчих юм. Баялаа. За налаатай ингэж харагдаж байна. Баяа. Тими. Гоё. Ясны шүлтэй малатан гэсэн. Бас гай өөр амттай шүү нэ. Тийм ээ. Гоё. 근데 왜 알고 있었다? 온도가 커요. Энэ тэгээд энэ өндөг хоёрыг идэж үзье.
Нэг нь ийм шалдуу өндөг, энэ нь болохоор зүгээр сой соосын дарсан өндөг шиг байна.煮饭吗？ 专系的这么好，必须的，妹妹。对баскетгийн хоолыг хийж байна. Тэгээд баскетгийн 2 боо авчирсан. Энэ стог аямттай шүлшүү. Яа. Ийм шүлтэй байхгүй юу? Хичээл тараад өрөөндөө ороод ирсэн. Тэгээд одоо болохоор 7:33 болж байгаа байхгүй юу? Тэгээд би орой хоолндоо хоол идмээргүй санагдаад тэгээд жоохон хөнгөн мэдчихье гээд жоохон жимс авчлаа. Тэгэнгүүтлээ надаа энэ болохоор юм чихэргүү тараг байгаа байхгүй юу? Чихэргүү өвөр Монгол тараг байгаа юм. Тэгээд энийгээ дээрээс нь хийгээд тэгээд идчихье гэж бодож байна. Би сүүлийн нэг жил орой айгу тараг их уудаг болсон. Луугийн жимс байна. Харсан байсан учраас ингээд ховж ярьж байгаа хооронд манай найз надад одоо юу гэх хаарч гэхүү тэрэнд амар тийм гүнзгий дургуй цахан бэлгийн дуурслыг ингээ хангаатч гэх юм үзмэр байгаа үзэд байж байгааг би контрол хийж чадахгүй шүү дээ. Угаасаа контрол Им жижиг лейс идэх гэж байна. ийм их хүмүүс харна шүү дээ. Нүр амаа угаачаад ундах тийшээгээд өгөх гэж байна. Тэгээ одоо болохоор цаг 9:30 болж байгаа. Өнөөдрөөс харцсан гоо нэг юм идсэнгүү. Тэгээд гайгүй хөнгөө унтчих байх л гэж найдаж байна. Тэгээ сая болохоор баскетаа гарч бас цавчаа нэлээд хэд тойрч алхсан болохоор гайгүй жоохон калори шатаасан. Тэрэдний угаагч. Өнөөдөр нүүрэндээ жоохон крем хийсэн болохоор дахиж нэг угаачи. За одоо миний ихний сайз. Энэ том сайзаар эхлээд шүднүүдээ ерөнхийд нь угаачна. Шүд болон амныхаа бүхэл хэсгийг нөгөө жоохон зөөлөн үстэй байхгүй юу? Тэнийг ашиглаж байгаа тагнаа, буйл мөлөө ерөнхийдөө бүгдийг өөрөө угаачдаг. Тэгээд одоо ийм жижиг сайз байгаа байхгүй юу? Энэний болохоор саяны сайзыг бодвол энэний өс нь хамаагүй чанартай. Тэгээд хамаагүй сайн шүд цэвэрлдэг. Тэгээд одоо энийг ашиглаж байгаа. Тэгээд шүднийхаа үлдсэн аяар нарийн хэсгүүдийг угаана. За одоо энүүгээр болохоор хэлээ угаана. Одоо болохоор нэг удаагийн ийм салфетк алчуур ашиглаад хэлээ пробиотиктэй түнрийг удахгүй авч хэрглэж үзнэ гэж бодож байгаа. Тэнгүү түнрээдээ 2 хуваагаад тавьчих. Одоо нэг 5-7 минут тавиад тэгэл авчиндаа.
Хоолондоо тэгснэ ингээ voice effect оруулсан болохоор бүр инээдтэй.